Тэр чигээрээ зах хязгааргүй ээдрээ нарийн учир зангалаатай байдаг. Тодорхой орон зайд хүмүүс ирж бас буцаж байдгийм. Ирж буцаж байгаа хүн бүр өөрийн зориг, асуудал, бэрхшээл, баяр гунгийг тээж амьдрал хэмээх хүлгүү далайд сэлэхдээ үргэлж урагшаа тэмүүлж бусдаас түрүүнд байхыг ирмэлцдэг. Нэгэнт хүлэг бүр ингэж тэмүүлэхийн учир заримдаа бие биентэйгээ мөргөлдөх, бие биенээ үгүйсгэх тохиолдол нилээдгүй. Харин энэ бүхнийг хэн хэрхэн тайлж шийдвэрлэн түүнээс хамаарч хэний хүлэг онгоц хаана хөөхн шийдвэрлэгдэх учиртай. Бүр эсвэл хар далайн шуурга мэт ширүүн өрсөлдөөнд эвдэрч сүрэх, элэгдэж хуучрах тавилан зарим хүлэг онгоцсон тохиолдно. Энэ бол яахын аргагүй амьдрал. Муу ээж юм бол ингэж амьдрах юм биш л юмсан. Насан дээр гараад үнэхээр л ядарч байгаа юм байна да. За та би ч бас тэгээд сартаа нэг захиа шидсэн болоод л 10 гаруй жил үр хөөхөдгүй. Хүн чи оцор самтан шиг л орхижд. Ядаж хаяа нэг хэдэн цаас илвчлээд явуулдаг байсан биз дээ. Аргагүй тий. Хөөх юм юм ээж. Хүм чи өөрийгөө л бод. Ээж нь яхавдээ зовлтгүйгээд харна л. Итгэмээр болж. Гарцанд нь хайч дээ ээжийг. Одоо л хүний хөшиг амьдрах юмсан да. Намайг ирлээ гэж хөрцөглөөд л бүхлээрээ унтаад өгч. Энэ хоёрын маань зангааш яг хэвээрээ байх юм. Уул нь яах аргагүй л багын найзууд юмт. Миний хүү унтахгүй яага. Хол замд ядарч ирсэн байж. Оо. Энэ хоёрын байгааг дээ. За. Ээж нь одоохон шүл цай хийгээдгий. Миний хүү идэж угаа сайхан амар.
шамны өшөө. Эдэн сайхан мал аваад өчний гайг дэлдэ боочих. Та дүүр мал үлчээчээл. Үр хөвгтөд дүүр өнөөрөө яаллахгүй юу? Яг л нөгөө дооны үг үйдэг штэ. Тэр ч одоо дэмий баха. Чам шиг боловсралтай боловсон хүч манаас өмнө хэрэгтэй. Чамд бол ажил олдсон шүү дээ. Ядаж манай сургуульд багшаар орохгүй юу? Тийм ээ Бадамгай. Харин чи энэ хишгийг дагаж малдаар гарч хөгөө хөлдөж ирвэ. Чи болцгүй. Самсгэд халтар ном суугуулж хүний хөвгтөнд толгой өргөж явах үедээ. Тэгээд чамшиг цалингаа цалингийн хооронд за тэр чинь бүтэхгүй асуудал тоо. За ямар ч лсэн чам шиг холцгүй гэд хол зүгээгүй л явчих шүү. Та хоёр ч яг багын зангаар авах шүү дээ. Зураа. Энэ ягаад холцгоосоо олж авсан? Энэ үү? Ингэс юм аа. Оржин байна уу та? За. Яах нь вэ тэр үнийг тэгж. Чаад Бадамгай дүүний удаа. Хэдэн мал хэвтэж байгаа вэ? Гэхдээ миний хоо хаад идэлтэй. Ой. Ишгийг юу нэгаад толцгоо гисэн. Тэр үү. Урчин байна уу та? Манай сумны хотын эдэн ноолрын чэнжүүд ирээд тэгсэн чи манайх ноолрын сургалтанд оролцоод ноолрын өнгө чанар микроны ангилж харахад ялгууртай нь гаргачихгүй юу? Тэгэхээр нөгөө хотын эдэн чэнжүүд бүгдийг нэг үнээр авахыг бодно үстэй. Тэгээ жоох маргаан болсыг гэлээ. Тэр чинь тун зөв санаа юм шүү. Тэр нь ч тийм л дээ. Тэгсэн чи манай хүн ноолрын дээрээ хэвтчихэд холцгүйгээд ордод хашгираад ахын манай сумынхан дор нь үлгэж аваад холцгүйгээд хожигдсон гэсэн. Холцгүй уусан. Тийм, холцгүй. Холцгүй. Холцгүй болгож яахтав. Холцгүй. Холцгүй гэж. Холцгүй гэж харна. Холцгүй үү? Холцгүй. 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 Уг нь манай хишгэж жинхэнэ холцгүй хөдөөний Монгол нэр дээ. Тэр ч тийм шүү. Хөөх. Бас карттай. Наадах чинь тэгээд өөр газар хэрэг болдго юм уу? Энэ чинь 21-р зуун аль сумаас авна штэ. Маагч.
сайн байна шүү дээ багч. Сайн. Чи нөгөө бараа аваад иртээ. Юу вэ? Ой. Гайгүй. Уу яах яах. Найр авлаа гэдэг юм аялаад тийм ээ. Сайн байна уу дэжд багч? Сайн уу. Чи нөгөө сураг алдарсан хашаа хүү юу дээ. Өчигдөр хоёр найз чинь хөөлгөөр болол энэ хавийг буулгачих тохиол гарсан. Урталтын үдшилэг тэгээ ямар болов доо? Үдшилгсэд байх яах вэ? Нутаг орны тухай жаал ярьлаа. Танай дэлгүүрч хэвээр явах шивт. Манай дэлгүүр бараа арвин өнгөлөг болсон байгаа үсттэй. За хөө. Би чамтай чинь ярих юм байгаа. Хашаа. Чи чинь 96 оны 6 сард яг хот явахаас өмнө надаас 1 кг сахар, 1 талах зээлэр авсан байна да. Би яг чамааг бодоод мо ээжс чинь ихэд зовоогоогүй. Чи өнөөгийнх нь үн ханшаар бодоод 1000 төгрөгөл өгч. Пөөх. Тааш ямар амир. Одоо бол тэгээд тэмдэглээд бүртгээд байдаг хэрэггүй. Энэ жижигхэн газар чинь ингэж ажиллахгүй бол миний бизнес урагшаа явахгүй зү. Тэгэд ч юу орж гарч байгаа төгрөг бүрийг нарийн бүртгэнэ хөө. За би өгч. Адич. Заац. Тааш мундаг бизнесийн үе юм аа. За. Баяртай дэжд багч. Баяртай. Суграа. Дараа ирээрэй. За, баяртай. Сайн байна уу дэжд дэрмгоо? Сайн байна уу? Сайн байна. За хэцээ дэрээ. Уржиг дээр ирсэн. Ээж нь сайн уу? Сайн байгуу. Би тантай нэг уулзна гэж бодож байсан. Одооны энэ хүүхдүүд үү? Нэхэж гоёх тонхын зурал амтрах юм та. Орон нутгаа орхиод явчихна. Эргээд санаа зовох юм өрдөө байхгүй. Үеэр ус, гал туймэр, цаг зуурын бэрхшээл гэж нэг юм байх юм. Үгүй дор хаяадад өнчөр чацарсан гэрвэл найз нөхдөж бодохгүй. Аль эсвэл өвдөд зовоод ядарч зүдрээд ирэхээр нутаг орноо санаад эргээд ирэх юм. Амьдрал нь болж байх тусам бүр цаашлаад хаан төрснөө ч мартах болж. Яасан ч сонин цаг ирсэн юм дээ эн чинь. Нутагтаа ирээд сайхан байна. Бүхэл юм дотно. Өсөж төрсөн газар ширүү. Тоглож наадаж явсан найзууд юм байх юм чинь. Аргачлгүй үсттэй. Гэхдээ л олон надад хатуу хандж байна. Тэр нь ч зөв байх та. Харилгийн юм шиг хэдэн жил
Хэлж юмээгөө тэнхэр чинь аргач үйц. Ер нь тэгээд олон жилээр хаяад явчихаар ээж минь хүртэл гомдож байгаа үстэй. Харин одоо бүр хөл нь хөнгөрөөд инээд нь хүртэл олшроод аргагүй л битгэрч гисэн байжтэй. Газар дээрх ганц хүн байж ингэж амьдруулах гэжтэй. Ерний амьдралаа өөдөн татаж олигтой юм хийж хүн шиг амьдрий байсан. Хашаа, миний хүү хоолой. За ээж. Шишото хар дараад байгаа юм да. Сони юм яриад л нэг муухай. Хөөе. Чин сонингийн тасгыг мэдхгүйз. Энд дээр их гоё юм бичсэн байна. Бэлчээр ашиглах талаар. Ямар муухай дарва. Чичийн хараглуур юу гэж вэ? Энэ бас юу сонирн бэ? Танах ч одоо хитэн үеэр мал сулсаад арай ном сонингоор эдмала хариулдаг биш үст. Заач тэгж болохгүй шүү дээ. Маний гавд бол намын дуу сонссон хүн байна. Тэгээд ч одоо ер нь ихэнх олон ном сонирм хийж сургууль семинар суусан л илүү амжилт толоод байна шүү дээ. Бодоод байхад ер нь мална гэдэг чинь илүү нарийн бизнес шинжтэй болж байна шүү дээ. Бизнес гэхээр яах вэ? Мэддэг. Тэгж ярих нь олширсан ортой байдаг. Самунда хамгийн олмолтой альтгүй шиг ингэж хэлж байхыг утгач нэлээд сэнкэрч байгаа даа. Оо за. Бизнес чиг шиг. Манийгаа аахгүй тавч бүр намайг онгоо тэгээд авчаа. Нааш. Хөөе. Та яши яаж вэ? Өшөө. Би чамд ястаа Чикагонд танилцуулах уу? Манай эдгээр өгнөөд сайхан шүү. Манай эдгээр өгнөөд чи ястаа л нөгөө Игэл даруухан төрхөөрөө орслон зогнож мишээсэн эрхэс аяатын ирдэг Монголчин овсгүй чүдвлээ гэдэг шиг байхгүй да. Чи чараа ингэж дуулаад эхнэр хөхтэй ичээд сэвэд явдаг юм шүү дээ. Яалаа гэж. Ани ихнэр чи ястаа л нөгөө
Сайхлыг тань харангуу та дурлсё. Сэтгэлийг тань танингуу та ханилсё. Тэгэлэнда. Хүн болгон чам шиг ингэж дуулаад ярддаг уу яах вэ? Адги. Хөөе хөөхтүүдээ. Хөөе тэр. Хар байгаа халгэр нураачихад байдаг нь бас хэвээрээ ах шүү. За энэ хөөхтүүд нь цайгаа ууцгаая. Одоо ч сумах ингэж ярьж байгаад Бадамгаа ганцгүй ирсэн. Бадамгаа зоон руу тэнийг л өстой сайхан байгаа гэж ярьж байгаа да. Хашаа. Чамайг явснаас хойш муу ээж чинь зах дээр зогсож сүү цагаа идэ. Ногоо. Аймсын тэргэлэг жижиг сайжрахын дараа зогсдог байсан шүү дээ. Тэгэд амтэн хүн ярихдаа ганц хүмүн байхгүй гэртээ уйдаад л гэж ярьдаг байсан шүү. За цаанаас суул. Шал сүртэй юм ярих. Бид шил цагийн дасдаггүй иргэд төрөө болоодсон шүү дээ. Тэжгүй. Хэдлийн өрн манаас чи. Би гэж тэнэг толгой. Өөрийгөө л бодож явж дээ. Отол ихийг ачилж сайхан амьдрахсан. Ингэдгээ чинь нутгахсныханд харуулгасан. Хар багаас ихтэйг үлдээд энэ олон түүний уйнаал хүн болсон шүү дээ. Олон ч намайг харж хүлээж байгаад. Зураа чинь хэлдэг зөв. Чамдам дөр мөнгөтэй ирэх юм гэхэд 90 сар үл ирсэн хүн байна. Та хоёр над жахан завгараа. Ерөөсөө амьдарч хашаанд сахилнэ. Өнгө утганд тохирсон үү таалганд ихсэлсэн. Өөргөө цагаар Чиний нэрийг хэлэхдээ ч мэдрэн би. За таяа өсгөө. Чимээг аяндаас Бадамгаа байгаа юм лөө. Хүсэн хүлээсэн хайрыг авчирлаа. Уйланхад юм уу? Чимэн тэр үед дэргээ. Гангар одоо түүцээ түрээслүүлнэ. Чамтайгаа байх хичнээн жаргалтай. Чиний нүд рүү ширтэхтэй ч мэдрэн би. Намуухан орчлон хавраа илгээхтэй. Өнөөдөр түүд маргааш их дэлгүүр өгдөг шүү. Чиний нэр хайрын эхлэл шүү. Догдсон зүрхээ цагаан хүн гэвэл тунлагхан нуран чиний сэтгэл. Дотнхон сэтгэлээ хайрын цэцэг гэвэл Тусалтай борон чи
надаас холдоосон аргыг чардаггүй хайр минь энэ юм болохоор амтрахын энэ чамайга насан туршдаа Өглөө бүхэн мандах наран шиг өгсөн хайрандаа би жаргалтай Үнэн худлын дунд чамдаа итгэсэн үргэлж дурсах өдрүүд минь бидний үнсэх